өнөөдөр хөвсгөл явах чинь. Хай. За бид хоёр өнөөдөр хөвсгөл явах чинь. Наадмын үеэр гоё хоттой байж агаад одоо яг хагасаа өдөр гараад явж чинь. Хөрхөн гоё тогтоо өрөөнд орчлоо. Өрөөнд гинэ. Байр. Ишага view нэмэр гоё. Халуун ус мустай. Хоёр ортой. Тэгсэн нэг юм ортой. Юм байна. Шинээр баригдсан юм байна. Бид нар өмнө буухта энэ хавьда зүгээр нэг иймэрхүү шавгуур байшинд орчдөг байсан. Тэгсэн чинь энэ жил ийм гоё шинэ байшин баригдчих. Ус мусанд ороод тавцсан болохоор гоё. Тэгээ одоо бид төгсгөл рүү явах чинь. Ог цонхоо орчсон юм гоё яригдчих. Тий. Мөрөн 250. За одоо мөрөн рүү 250 км. Жоохон чистап тавцчих. Тамдаа. Яг уу. Hi guys. Одоо хөвсгөлд 2 дахь хоног болж гин. Тэгээд бид хоёр гоё юм хийгээд хөвсгөл талаар руугаа хараад байж. Энэ цаг агаар бүр амар гоё юм. Яг таарсан. Жохон салхитай. Гоё наартай. Дулаахан. Өнөөдөр би нэг sponsored YouTube бичлэгээ хийх хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ скриптийг бичиж дуусчаад одоо ийшээ нар буухаас өмнө гэс биччихээд тэгээд эвлүүлээд байгууллага руу явуулна. Одоо энэ ч нэг гоё бичлэгээ хийх гэж сууж байна. Ялчгүй юм гоё газар ирсэн. Байгуулгаар цаанаас ингээ хишээгээд бичлэг ажиллаа хиймээргүй санагдав.
Ингээ хөдөө явж байхдаа жоохон цайвар крем төрхөлдөрч хэрэгтэй гэдэг юм билээ. Дэгдийг нь үтдэг байж тараа. Тийм ээ. Дөрөв дэгдийг хийдэг юм шүү. Дэгдийг нь 5 байна уу? Тийм ээ. Өө тийм бэ. Доош ус руу орчоод идэв юм шүү дээ. Нэрэ. Тийм үү. Тэ ингэж харагдаж байна. Наагаад тэнд явчихна. Бараг одоо 5.5 км орчим болгосон байна. Энийг одоо яаж ингэж тавих вэ? Та харж ирсэн юм уу? Ерөнхийлөгчийн тахилгатай болгож байгаа. 8 сарын 2-нд. Ийм гоё харагдчих. Өглөө болгоныгоо ингэж эхлүүлвэл гоё юм аа. Сая өглөөс ирээд юм шөөдөр буудсан гоё үүс зүлгэн дээрээ гоё алхаад тийм гоё ялаа. Өглөөс ирээд шууд нарны гэрэл хараад нэг гоё. Тэгээл жоохон алхаад шууд энэ далайн ирэг дээр ирээл. Айгуу гоё 4 хоногийг өнгөрүүллээ. Тэг өчтөр чөчөө хайрхан дээр гарсан. Тэгээд 8 сарын 2-нд төрийн тахилгат хайрхан болох гэж байгаа юм билээ. Тэгээд тэрнээс өмнө гоё гараад амжлаа. Нийт яг дээшээ гарахад нэг 6 км, доошоо буухтагаа нийлээд ингээд нийт 12 км орчим алхах юм байлээ. Ер нь бол харьцангуй гайгүй бас тийм амар дээшээ өгсөд байхгүй. Гэхдээ бас нэг дээшээ өгсөх хэсгүүд бас байд юм билээ. Гэхдээ ер нь нутгийн одоо хүмүүс нь ч гэсэн хөвсгөлд ирсэн л бол ер нь тийшээ гараад үзчих хэрэгтэй гэдэг юм билээ. Тийшээ гарвал яг хөвсгөл далайг ингээ бүтнээр нь харт юм билээ. Бүр үнэхээр гоё, миний бараг одоо хийжсэн хамгийн гоё одоо уулны алхалтуудын нэг баха. Бид нар тэгээд явах бэлтгэлээ базаагаад юм хамаагаа гоё хураагаад байж гин. Одоо булганд очиод дахиад нэг 2 хоног хонно. Тэгээд тэнд айгу гоё байгальтай бас гоё яадаг. Надтай хамт ажиллаж исэн хүмүүс бол бүгд мэдэн намайг нэг юм амар хар том сав аваа явц энэ мөн бүр илгэцтэй ингээд. Энийг бол би бүр байнга авч явдаг. Тэгээд хөдөө явахаар нөгөө нэг ус уух маань жоохон багасаад идэг болохоор би заавал нэг ийм том сав аваад ус буцлагч тааруул халуус хийгээд гоё цай уугаад явах туртай. Тэгэхгүй бол яг хөдөө явахаар ингээд нөгөө би чадахгүй байх шалтгаан чинь ус яг сайн уухгүй байгаатай холбоотой юм болоо гэж би боддог. Тэгээ хөвсгөл талаа ирэх болгонд л амар гоё байдаг. Би одоо 4 дахьтайгаа ирж ийн яг 3 жил дарааллаад бол 100 болгон хөвсгөл дээр ирсэн. Тэгээ ирэхээр нэх гоё байдаг. Угаасаа ялчгүй бид нар ингээл устай ойрхон байвал нэх гоё тайвшраал, уусаал сайхан байдаг. Тэгэл яг өнгөөч ихсэн айгүй хувиргад юм байна. Ингээ харангууд одоо айгүй гоё тийм хөх өнгөтэй болцсон. Номин ногоон дуу чимшиг хөх өнгөтэй болцсон байна. Тэгээд хаяа ингээл харангууд шал өөр өнгөтэй болцсон. Айгүй тэгэж нарнаас шалтгаалж өөр өнгөтэй болд юм байна. Би тэгээд одоо 4 хоногийн дараа 27 нас хүрэх чинь. Тэгээд гоё 27 нас хүрэхээс өмнө яг гоё гэр бүлээр ингээ гоё аялалд гарсантай айгүй гоё яана. Өчтөр ууланд гарахад надад айгүй хэрэг болсон юмнууд гэвэл power bank, тэгээ сайн ус, electrolyte тоосон байл зүгээр. Тэгээ ийм алгаа. Тэгээ би айгүй сайн нарны тусаад төрсөн болохоор гайгүйсэн.
нэг төлөгдөйгөө. Би ингээл бичлэг хийсэн чинь хүмүүс жоохон гайхаал хараалах шиг. Би жоохон хичээл. Ротогийнхоо хадал абогийн багцыг хэрэглээд явж байгаа. Энэ аяллаа багц нэстэ гоё юм аа. Яг иймэрхүү багц ахаар надад айгу зүгээр идэг. Айгу удаан хэрэглэгддэг. Нэг жижиг юм шиг мөрчлөө айгу олон аялалд хэрэг болоод байдیں۔ Бид хоёр одоо 3 дахь удаага хөвсгөлд ирж байна. Тэгээд гоё. Сайхан байна. 3 дахь. Юм л болол тэгэл хөвсгөл явчихдаг тийм. Энэ ч. Бэлгөөнийг байхаар л миний рилний үзэлт ихсэл. Бэлгөөнийг байхаар YouTube-ний үзэлт ихсэл үү. Намайг маркетингийн түүл болгож ашигладаг. Бэлгөө сэлчтэй ш таг хүн тийшээ. Хамаагүй болохгүй. Танд хүү яаж нэ. За ямар эсэ. Гоё байлаа. Маш сайхан байна. Янз юм байна. Гахалтай. Гайхалтай. Одоо тавуулаа тэрвэрлэж байгаа бичлэг авах. За. Өө чи бүр талаар байсан. Je te laisserai des mots en dessous de ta porte, en dessous de la mur qui chante, tout près de la place où tes pieds passent, cachés dans les trous dans ton divan. Et quand tu es seul